Сайн сайхан өдрийн мэнд. За өнөөдөр 40 өдрийн эхний өдрийн залбирлыг эхлэх чинь бидэд үнэхээр талархалтайгаар Бурхан залбирах нь Кавантын төвшөнд өөрийгөө эренбэлж цэгцэлж аз жаргалыг тэгж олж авдаг байна. За ингээд Рик Борийн зорилгоор өдөртүүлсэн амьдрал. За эхний бүлэг сэдв бид юуны төлөө энэ дэлхийд оршиж байна. За энийг ингээд улаан өнгөөр бичсэн дараа нь энийг улбар шараар төсөөлүүлсэн компьютерийн програмд юм байхгүй. За шар, могоон, цэнхэр, хөх яг энэ солонгийн болон. Тэгэхээр энэ эхний хамгийн ихний хичээл дээр энэ долоогийн тоо, долоогийн өнгө, ертөнцийн зүй төвлийн тухай, Бурхны ажлын тухай бүгдийг хамтдагч ярьсан байгаа. Тэрийг та нөхөцөлж үзээрэй. За ингээд эхний өдрийнхөө за нэгдүгээрт нь эхний өдөр бид нар Бурханаас бүх зүйл эхэлдэг гэсэн энэ хичээлийг үзэн. Дараагт бид санамсаргүй бүтээгдэхүүн бий. Гурав дахь өдөр нь амьдралыг хөдөлгөгч хүч. За дөрөвдүгээрт нь бид мөнхийн оршихуйр бүтээгдсэн юм аа. Тавдугаарт нь Бурхны байр суурьнаас харцгаая. Зургаад амьдрал бол төв зураг. Долоо бүх зүйлс оршин байгаа учраас гэсэн. Тэгэхээр бид юуны төлөө дэлхийд оршиж байна гэсэн энийг 7 өдрийн хичээлийн дараа бид зөвөр зорилготой болж амьдралынхаа зорилгыг мэдэрч ухамсартайгаар аз жаргалтайгаар амьдрах нь. Урчлана түүн дотор тэнгэр ба газар дах бүх юмс үзэгдэх баавал үзэгдэх юмс хаан ширэмд эсвэл ноёрхлууд удирдлууд эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс түүгээр болон түүний төлөө бүтээгдсэн байна гэсэн. За энэ ишлэл энэ бол их сайхан ишлэл. Энэ Колоссын 1:16. За тэгвэл Бурхангүй үзэгдэх нь юу гэсэн бэ гэхээр Бурхан байдаг гэж үзэгдгүй нэгэнд амьдралын зорилгын тухай асуулт нь утгагүй юм а гэж энэ Бертранд Рассел гэсэн Бурхангүй үзэгдэх нь юм хэлж байна. Түүний моторт аливаа амьд бүхний ам хийгээд бүх хүндрэлтний амьсгал байдаг. Йов номны 12-ийн 10 дугаар ишлэл байна. За энэ тал дээр юу гэсэн юм бэ гэхээр тэгэхээр би хүн болж төрөхгүй юу гэдэг нь ингэ тийм ээ. За амьдралын зорилго гэдэг нь бидний хувийн амжилт, сэтгэлийн амар тайван, аз жаргалаас дээгүүрх зүйл бөгөөд гэр бүл, ажил, төрөл мөн бидний хамгийн том хүсэл тэмүүлэл мөрөөдлөөс ч агуу зүйл юм аа. Бид энэ дэлхий дээр юуны төлөө амьдарч байгаагаа мэдхийг хүсвэл бидний бүх санаа бодол Бурханаас эхлэх хэрэгтэй. Учир нь бид Бурханы зорилгын дагуу түүний зорилгын төлөө бүтээгдсэн гэж байна. Хүмүүс амьдралын зорилгын талаарх асуудлаас болж олон мянган жилийн турш бодилж ирсэн. Энэ бодлооны учир нь хүмүүс тэр асуудлыг өөрөөсөө хайдагт оршдог. Бид өөртөө би юу болохыг хүсдэг вэ? Би юу хийх хэрэгтэй юм бэ? Миний зорилт тэмүүлэл ирээдүйн төлөөх мөрөөдөл нь юу юм бэ гэж ингэж асуудаг. Тэгвэл бид гол анхаарлаа зөвхөн өөртөө хандуулбал хязгаарч амьдралын зорилгыг олж чадахгүй байх нэ. Нийгэмд алдартай олон ном, зохиол, кино сургалтад зөндөл байдаг. Бид өөртөөсөө амьдралын утга учирыг ерөөсөө олж чадахгүй. Бид аль хэдийн ингэ зорилгоо олох гэж хичээж үзсэн. Бид өөрөө өөртөө бүтээгээгүй учраас бид юуны төлөө бүтээгдснээ өөртөө мэдэх аргагүй юм. Хэрвээ би танд урд өмнө нэг ч удаа харж байгаагүй шинээр зохион бүтээсэн зүйл үзвэл та тэр зүйл юуны төлөө бүтээгдсэнийг мэдэж чадахгүй төдийгүй тэр бүтээл маань өөрөө танд ямар зорилгоор бүтээгдснээ ч хэлж чадахгүй юм аа. Зөвхөн бүтээсэн эзэн ч юм уу эсвэл хэрхэн хэрэглэх заавал танд зорилгыг нь мэдүүлж чадна. Би нэг удаа уулан төрж байсан юм. Замаа олох гэж нэлээд явсны эцэд хээрийн буудалтай очих замыг хүнээс асуудал. Эндээс тийшээ очих боломжгүй. Уулын нөгөө талаас л эхэлж хөдлөх хэрэгтэй гэж хариулж билээ. Үүнтэй нэгэн адил бид гол анхаарлаа өөрсдөө хандуулбал амьдралынхаа зорилгод хэзээ ч хүрч чадахгүй. Амьдралынхаа зорилгод хүрэхийн тулд бидний бүтээгч эзэн Бурханаас эхлэх хэрэгтэй. Бид Бурханаар Бурханы төлөө бүтээгдсэн. Үүнийг ойлгохгүй бол хэзээ ч амьдралыг ойлгож чадахгүй. Бид зөвхөн Бурханы дотор хэрхэн бүтээгдсэн хэм болох мөн амьдралын утга учир зорилгыг мэднэ. Тэгсэн цагт амьдралын эрхэм чанар бүр цаашид бол туйлын зорилгоо мэдэж чаднаа.
Бурханаас бусад бүх зам биднийг мухардалд хүргэнэ гэж байна. Олон хүмүүс өөрсдийн төлөө Бурханыг хэрэглэх гэдэг. Гэвч инхэн байгалийн зам эсрэг зөрчсөн хэрэг болох төдийгүй зайлшгүй бүтлгүйгдэх болно. Цорын ганц тодорхой үнэн бол бид Бурханы төлөө бүтээгдсэн болохоос биш, Бурхан бидний төлөө оршдгоо. Өөрөөр хэлбэл Бурхан зорилгынхаа дагуу биднийг хэрэглэхийг амьдрал гэхээс биш, бид зорилгынхаа төлөө Бурханыг хэрэглэхийг амьдрал гэхгүй юм аа. За тийм учраас хүн өөртөө хэд төвлөрөх юм бол Библиэд ингэж хэлжээ. Хүн өөртөө хэд улайрвал мухар гудамд хүрэх бөгөөд хүн Бурхан төвлөрвөл цэлгээр уудам эрх чөлөөтэй амьдралд хүрнэ гэж Ром номны 8-6 дугаар ишлэлд өгүүлжээ. Би амьдралын зорилгыг олж өгнө гэсэн янз бүрийн аргыг танилцуулсан нэг ёсны гарын авлага ном гэхэд олон зүйлийг бид уншиж үзсэн. Эдгээрийн нийтлэг шинж нь бүгд хүн өөртөө төвлөрсөн үзэл бодлын тухай бичсэн байдаг. Заримдаа Христ итгэлтэй холбоотой ном зохиолч иймэрхүү хүнд төвлөрсөн гарын авлагаас өөрсдөө дараах нийтлэг аргуудыг танилцуулсан байдаг шүү дээ. Үүнд хүсэл мөрөөдөлтэй бай, үзэл бодлоо тодорхойл, зорилт тавь, юуг хамгийн сайн чадхаа олж мэдв, зорилготой байж тэрхүү зорилгоо биелүүлэхийн тулд бүх хүчээ даачил, үргэлж суралц, зорилтоо биелүүлэх гэсэн итгэл, өвөрл, мөрөөдлөө бусадтай хуваалц, огтхонч бүү бууж өгөө гэж ингэж хэлсэн байдаг. Мэдээж энэ олон зөвлөгөө аны ачаар хаяа том амжилтанд хүрэх нь байгаа. Зорилтоо биелүүлэхийн тулд бүх хүчээ даачилан мэривэл ерөнхийдөө амжилт олох магадлалтай. Гэвч тэгж амжилтанд хүрэх нь амьдралын зорилгоо биелүүлэхтэй огт адилгүй. Бүх зорилтоо биелүүлж энэ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх гайхамшигтай амжилтанд хүлээж гэсэн бидний бүтээсэн Бурханы зорилгыг хөсөрдүүлж болох юм. Бидэнд өөртөө туслах гарын авлагаас илүү зүйл хэрэгтэй. Библиэд хэлсэн учир нь хэн өөрийнхөө амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийхээ алдна. Харин хэн миний төлөө амийг алдна, тэр хүн түүнийхээ олно. Матай номын 16 дугаар номгийн 25 дугаар ишлэл байна. Тэгэхээр энэ ном бол өөртөө туслах гарын авлага биш. Яавал хамгийн сайн ажилтаа болох, яаж хөдөлгөөн мөрөөдлөө биелүүлэх, эсвэл илүү сайхан амьдралыг төлөвлөх зэрэг асуудлыг шийдвэрлэх номч биш. Мөн хэдийнэ хэд хүнд ажилд нухлагдаж байгаа бидэнд яавал илүү олон ажил сайн хийхийг зааж өгөх номч биш. Харин энэ ном амьдралд хамгийн чухал зүйл юу болохыг таниулж мэдүүлснээр амьдралдаа арай бага ажиллах аргыг зааж өгөх болно. Тэгвэл бидний бүтээгдсэн зорилгыг хэрхэн мэдэж авах вэ? Үүнд хоёр арга бий. Эхний арга бол таамаглал. Хүмүүс таамаглаж баримжуулж бий болгодог. Миний бодлоор бол амьдралын хамгийн сайхан хэв маяг тийм юм а гэсэн утгыг илэрхийлдэг. Олон мянган жилийн турш хүн сэтгэгч нар амьдралын утга учирын талаар мэтгэлцэж тэрхүү утга учирын талаар бодож бясалгаж ирсэн. Хүн ухаан бол өөрийн гэсэн зориулах бүхий чухал салбар шинжлэх ухаан боловч амьдралын зорилгыг тодруулан тогтооход хамгийн ухаалаг мэргэн цэцэн гүн сэтгэж байлаа ч гээд таамаглагаас сэтэхгүй. Зүүн хойд Illinois коллежийн гүн ухааны профессор Хью Мюрхэд дэлхийд алдартай философч, зохиолч, эрдэмтэн гээд 250 хүнд амьдралын утга учир юу вэ гэсэн асуулт тавьжээ. Тэгэхээр хариултуудыг цуглуулж ном болгон хэвлэн гаргаж гэтэл хэд хэдэн хамгийн сайн хариулт өгсөн гэж өөртөө итгэлтэй байсан бол зарим нь тийм ч итгэлтэй биш боловч өөрийн одоогоор амьдралын зорилгыг тодорхойлсон гэсэн бол нэг хэсэг хүн амьдралын зорилгын талаар огт мэдэхгүй ш нэг нүгэ хариулж. Түүгээр зогсохгүй тэдгээр эрдэмтдээс зарим нь мөөрхэд багшид хандан хэрэг энэ асуултын хариултыг олбол хэлж өгөөрэй гэж хүссэн ч байжээ. Азар амьдралын утга учир зорилгын талаар таамаглалаас өөр сайн арга бидэнд байгаа бөгөөд тэр бол илчлэлт юм. Бурхны үгэнд амьдралын утга учир зорилгын талаар өгүүлсэн байдаг. Шин зохиол бүтээлийн зорилгыг мэдэх хамгийн хялбар арга бол бүтээж туурвсан хүнээс нь л асууж мэдэх юм.
Амьдралын зорилгыг нээж илрүүлэхэд ч үүнтэй адилхан Бурханаас асуугаарай. Бурхан бидний мэдхийг хүссэн таамагласаар бадар харанхуйд хоцрохыг хүсдэггүй. Бурхан Библиэд бидний амьдралын 5 зорилгыг тодорхойлсон. Энэ бол бидний жинхэнэ хэрэглэх ёстой гарын авлага. Бид юуны төлөө амьдарч байгаа? Амьдралд хэрхэн нөлөөлөх? Юунаас зайлсхийх хэрэгтэй болон ирээдүйд юунд найдах хэрэгтэйг Бурханы үг зааж өгдөг. Түүнчлэн түрүүн дурдсан өөртөө туслах гарын авлагаас огтхон ч олж мэдэх боломжгүй зүйлсийг таниулж мэддэг. Библиэд ингэж хэлжээ. Харин нууц дотор буй Бурханы мэрхэн ухааныг бид ярьдаг. Энэ нь бидний алдрын төлөө үедээс ч өмнө Бурханы урдаас тогтоосон нуугдмал мэрхэн ухаан мөн гэжээ. За, Бурхан бол бидний амьдралын эхлэл төдийгүй бидний амьдралын гарал үүсэл юм. Амьдралынхаа зорилгыг олж мэдхийн тулд бид дэлхийн мэдлэг бус Бурханы үгийг чих тавин сонсох хэрэгтэй. Зөвхөн Христийн дотор бид хэн болох? Мөн юуны төлөө амьдарч байгаагаа мэдэж чадна. Бид Христийг мэдхээс өмнө ямар нэгэн хүсэл мөрөөдөлтэй болохоос өмнө Бурхан аль хэдийн биднийг чухалчлан үзэж энэ ертөнцийн түмэн бодис түмэн хүний дундаас өөрийн зорилгын нэг хэсэг болон сүр жавхлант амьдралыг айлч төлөвлөн бэлтжээ. Эфес номны 1:14 ишлэл. За тэгэхээр энэ ишлэлээс бид амьдралын зорилготой холбоотой 3 зүйлийг дүгнэн ажиглаж болно. За дүгнвэл бид Есүс Христтэй харилцах харилцаанаас өөрсдийн үнэн дүр төрөх зорилгоо олж мэдж чадна. Хэрвээ тийм харилцаа байхгүй бол яаж тийм харилцаатай болох талаар дараа үзнэ. За хоёрдугаарт нь бид Бурханы талаар бодож санджаагүй байхад Бурхан бидний талаар бодож бидэнд санаа тавьсаар иржээ. Бид рүү хандсан Бурханы зорилго нь бидний бодлоос түрүүнд өнөө хүртэл үргэлжилж ирсэн бөгөөд бидний тусламжгүйгээр биднийг бий болохоос өмнө төлөвлөгдсөн байжээ. Ажил мэргэжил, хань нийжил, сонирхол болон амьдралын олон хэсэгт бид өөрсдийн сонголтыг хайж байж харин зорилгоо өөртөө сонгож болох. Учир нь Бурхан бидний зорилгыг аль хэдийнэ тогтоочихсон юм. Гуравдугаарт нь бидний амьдралын зорилго бол Бурханы мөнх амийн төлөө төлөвлөгдсөн илүү агуу зорилгын нэг хэсэг юм. Тэгэхээр энэ номд энэ талаар тайлбарлана. Оросын алдац зохиолч Андре Виттов Бурхангийн үзлийг дагсан коммунист нийгэмд өссөн. Гэвч нэгэн уйтгартай өдөр Бурхан түүний зүрх сэтгэлд орж иржээ. Тэр энэ талаар дурсахдаа 27 настайдаа нэгэн өдөр би Ленинград одоогийн Санкт Петербург хотод метрогоор зочиж байлаа. Тэр үед би маш их цөхөрч миний амьдрал яг тэр мөчид зогсож ирээдүйн минь бүхэлдээ сарниж алга болох гэж байгаа юм шиг санагдаж байлаа. Амьдралын утга учирын талаар бодох сэхүүгүй. Гинт миний нүдэнд нэгэн өгүүлбэр үзэгдэв. Бурхангүйгээр амьдралыг ойлгож чадахгүй гэсэн өгүүлбэр. Би тэр өгүүлбэрийг дахин сэтгэлдээ бодонгоо тэр үгийг шат болгон цөхрөл дундаас Бурханы гэрэл рүү алхам малхмаар дутлан орсон. Бидний хинтж бай хизээ нэгэн цагт амьдралын зорилгын талаар сэтгэл зовнил цөхрөлгүй болдог. Тэгвэл энэ мөчид та өөртөө баяр хүргээрэй. Учир нь бид одоо Бурханы гэрэл рүү орох яг тэр зам дээр зогсож байна гэсэн. За ингээд энийг мань шимтэн сонсон та бүхэнд талархлаа. Ингээд та бүхэн дараагийн хичээл болтол миний амьдралын зорилго надаас хамаарах зүйл биш ээ. Бүх зүйл түүгээр болон түүний төлөө бүтээгдсэн. За ингээд энэ хичээлийг үзээд дараагийн хол болох дээр бид ярилцлах юм. Олон кейсүүд уншин. За энэ бол яг энэ хичээлээр зохиогчийн санааг би өөрчлөхгүйгээр дамжуулсан. Дараагийнх дээр энэ талаар ярилцсан. Тэгэхээр энэ хичээлийн дүнд за бодод тунгаацгая. Амьдралын зорилго надаас хамаарах зүйл биш гэдгийг бодод тунгаая. Ишлэл чийжлэнэ.
энийг чи хийчих юм. Дараа нь өөрөөсөө асууя. Амьдрал бол өөрийн чинь гэж сурталчилдаг энэ дэлхийд яавал бид амьдралаа өөрсдийн төлөө биш Бурхны төлөө гэдгийг санаж түүний төлөө зориулах вэ? За ингээд таалагдсан бол та бүхэн ихээр уралдаарай. За тэгэхээр дахиад энэ номоор хамт аялахад манай сувгийг дагаарай. Амжилт.